Яг бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь 2026 оны мэндийг хүргэе. За энэ хөгжлийг үзэж байгаа тухайн цаг үе мөчийнх нь мэндийг хүргэе. За маш удаа хугацаанд болцсонгүй. За тэгээд өнөөдөр зориглон компьютерийг хаяр цуцныг вебинар бичиж байна. За тэгээд зах зээлд юу болцоос нэг хэдүүлээ харцгаая, юу болох нугас харцгаая. За миний хувьд бол 12 сарын дундаас хойш жоохон хувийн ажилтай юм хийгээгүй. Одоо л жоохон буцаад ажил амьдралд орж байна да. За долларын индексээс эхэллээ. За ерөнхийдөө бол өнгөрсөн мэдгүй хамгийн сүүлийн вебинар хаанаас нэг санахгүй байна. За энэ хавцаа байсан гэж бодоход за нэг интерес дэшээ батарейн стрэдгээ ярьж ирсэн байна. За тэрнээс хойш юу болсон бэ нөхөр? За энэ дээр нэг юм тааж байна тийм үү? За өмнөх оройгоос хэтлүүл энэ дээр юу сэтгэл гээд байгаа вэ гэхээр ингээд double bottom гэдэг паттерн байх магадaltaй байна. Тэгээд энэ double bottom-ийнхоо neckline-ыг энэ дээр сэтгэлээ гараад ирэх юм бол энэхүү double bottom гэдэг паттерн маань баталгаажаад ерөнхийдөө дэшээ тренд ирэх гэж байна гэдэг мэдээллийг бид нэр энэ хөдөлгөөнөөс энэ дөрвөлжин дотор байгаа хөдөлгөөнөөс харж болно гэсэн. Бусдаар бол арай илүү найдвартай орой маань хаана байгаа вэ? Буюу одоо доовынхоо онлоор хэдүүлээ тарах юм бол энэ дээр байгаа гэж яриад байгаа шүү дээ. Учир юу гэхээр энийг зүгээр найдвартайг нь ярих нь чинь баталгаанд зорио гэж яриад байгаа. Яагаад баталгаажсан гэж яриад байгаа гэхээр энэ ёроолыг энэ ингээд өмнөх ёроолоо шинэ ёроол нь бүтэнс төрсэн. Энэхүү ёроол маань өмнөхөө ингээд бүтэнс төрж чадаагүй ингээд зүүд очоод буцаад ороод ирсэн байгаа учраас би энийг double bottom гэж аваад байгаа байхгүй. Нөгөө трендийг эргүүлж идэг паттерн гэж хараад байна гэсэн. За тэгээд одоо хэдүүлээ энийг устгах чи энэ шинжилгээ маань ерөнхийдөө баг энэ ёроол дээр ирэх гэлээс гэж баг хагас жилийн дараа баталгаажаад ингээд явж байна. За өнөөдрийн байдлаар юу байгаа вэ гэхээр хэдүүлээ. За бидэнд энд нэг тааз байгааг бол одоо бүүнөр ингээд харчлаа шүү дээ. Энэ дээр нэг тааз байна. За мөн энэ таазан дээрээ ирээд ингээд энэ дээр double top болоод ингээд жоохон тренд жоохон доошоо хөдөлгөөн рүү орсон байна. За одоо болохоор би энэ хөдөлгөөн ерөнхийдөө бол дээшээ тренд рүү арай л баталгааж хамжаагүй. Энийг нэг арай дээшээ биеэрээ бүтэн эвдээд гараад ирсэн бол илүү гоё ихтэй байхаар байсан бол одоо энэ дээр юм үнийн тааз бүсчлэл гараад ирсэн. Буюу resistance бүсчлэл гараад ирлээ те. Энийхээ чиглэл энэний дээр гараад ирэх юм бол илүү найдвартай дээшээ тренд ерөнхийдөө эхэлсэн гэдгийг ингээд илүү ихтгэл найдвартайгаар харах гэдэг. За тэгээд энэ муу унсан хөдөлгөөн маань би өмнөх вебинар дээр байсан баг те. Энэ хөдөлгөөн ерөнхийдөө ингээд ийшээ яваад дуусцаа харагдаад байгаа. Тэгэхээр онцлог хөдөлгөөний маань хүч бол суларсан уу гэвэл суларсан. За тэгээ одоо sideways явж байна гэвэл явж байна. За одоо тийм sideways-ээс дээшээ сэтрээд uptrend маань хэлсэн ихний одоо давлгаа гэх юм уу те. Ихний үндсэн хөдөлгөөнөө хүчтэй хөдөлгөөнийг энэ дээрээс л хүлээгээд байна гэсэн. Ерөнхийдөө би бол энэ дээрээс дээшээ тренд иргэцэн гэж ерөнхийдөө харж болно гэж бодож байгаа. Ерөнхийдөө энэ дээрээс дээшээ гараад ирэх магадлал нь 51%-тай. Энэ дотор рейнжин дотроо буюу одоо энэ чигээр нэг sideways руу орчод шүү дээ. Энэ дотроо ороод ирэх магадлал нь 10%-тай. За доош орох нь 30% гэдэг ч юм уу те. За ингээд нэг 100 бүрдснээс. Иймэрхүү байдлыг таамагтаад ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг дээшээ сэтэрч болов гэсэн найдвартай хараад байна. За тэгээ 2 цаг руугаа эргээд оръё. За 2 цаг руугаа харангуут хэдүүлээд он дуустал за нэг юм унсан ёроолын хөдөлгөөнөд даунтрендийн хөдөлгөөн байна тийм үү. За энэ ёроолыг энэ эвдсэн, энэ ёроолыг энд эвдсэн. За энэ бол жоохон юм тесрийн хөдөлгөөн гэж хэлэх хэцүү жоох жижиг хөдөлгөөн байна. За ингээд энд эвдсэн. За ерөнхийдөө тесрийн хөдөлгөөнүүд нь буцаад доошоо стрэх магадaltaй паттерн үүсний том хэмжээний хөдөлгөөнүүдтэй удаа ингээд нөхөд тоолж аваад шүү дээ. За тиймгууд хэдүүлээд юу байна вэ гэхээр энэ хамгийн сүүлийн ёроол байна. Энэ сүүлээс хоёр дахь ёроол байна. Энэ хоёрын дунд байгаа хамгийн өндөр орой буюу уналтын трендийн хамгийн сүүлийн орой энэ дээр байна гэсэн үг. За энийгээ эвдрээд буюу энийгээс сэтлээд үн маань дээшээ гараад ирсэн. Буюу ийш ингээ higher high хийгээ явж байна. За бидэнд бол ингээ дунд цаг дээрээ дээшээ тренд иргэцэн процедур бол харагдаж шүү дээ. Тийм юм болоод өнгөрцөн бол ингээ харагдаж байна. За энэ маань ингэж яваад ингэж явж байна. За ингээд одоо бүр ингээд шахаад доовод ингээд харах юм бол тийм шүү дээ. За ингээд юуцэн дээшээ тренд явж байгаа. Дээшээ тренд маань эргэцэн байна гэсэн. За тэгэнгუთ энэ тренд маань өөрөө ингээд дахиад дээшээ ингээд одоо жоохон хүч нь ингээд сулраад явж шүү дээ. Тэгээд хөдөлгөөнүүдийнхаа биеийг тааруулаад зүгээр зурхад хүртэл хүч маань ингээд жоохон сулраад баруун тийш болж харж магадгүй те. За энэ дээшээ явж байгаа нэг хөдөлгөөний жоохон тесрийн хөдөлгөөн ингэж очих магадaltaйг биднэрт магадгүй хэлжээж болно. Тэгээд энэс дараагийн дээшээ явах ингээд жижиг ингээд явах хөдөлгөөн маань энэ өмнөх оройгоо эвдчихсэн. Одоо арай том цагийнхаа дагуу энэ өмнөх оройгоо эвдчихвэл авторенд маань ингээд үргэлжлээд яваад байна гэсэн. За тэгэхээр би бол одоохондоо энэ дээр долларын индекс ингээд жоохон хөдөлгөөнөөс хоцорсон гэж харж байна. За тэгээд одоо юу гэж энэ дээр юм шалтгаан солигдоод явж байна. За энэ дээр шал жоохон ингээд явж байгаа юм байна. Одоо энээсээ дээшээ яваад байж тээ. За би энийг ингэсгээд багцаалдах. За энэ хавцаа хүртэл гарч.
Ашийн илүү сайн. За энэ одоогийн байгаа бүсчлэн ерөөдөө нэлээд сайн шалтгааз байна. За эндээсээ эргээд ирэхгүй бол би жоохон дээш нь татаад энийг ингээд арай цэвэрхэн байж болох хөдөлгөөний өдрөө нь хараад. За тэгээд энэ дээрээс нь доош уналтын хөдөлгөөн ингэж хараад. За тэр уналтын хөдөлгөөнийг бүр эндээс эхлүүлээд энэ орой шал хоёр арай олон цэвэрхэн байгаа байхгүй. За ийшээ ирэнгуут нь хэрвээ унж чадвал энд ингээд ирэхэд нь дээш хөдөлгөөн дээрээс нь байдвал одоо арай жоохон дунд бөгөөд уртын хугацааны арилжаагээд хамгийн тохиромжтой гоё бүсчлээ байна гэж авах гэдэг юм гэсэн үг. За долларын индекстэй тэгэхээр тийм яг одоо энэ 7 хоног эхлээд шууд долларын индексийг өснө гэдэг юм бол билүү арилжаанд жоохон богны өдрийн ч юм уу арилжаанууд илүү зүгээр байх. Яг жоохон барих гад байгаа хүмүүс бол энэ дээр энэ аваас долларын индекс өснө гэдэг евро USD эдрээс хэлдэхэд бол жоохон хоцорсон байж магадгүй. Тэгээд яг арилжаан доороо тэрийг break even болгоод ч юм уу гарах магадлал нь илүү өндөр байх л та. Тэгээд жоохон барих гад байдаг талтай хүмүүстэй бол одоо жоохон хоцорсон байна гэсэн үг. За мэдгэдийн жил миний л бодлоо шүү дээ. За Nasdaq тэр. За Nasdaq дээр юу гэж ярьж исэн байна вэ гэхээр за энд нэг юм 3 дахь тооч ирээд энэ том паттернаа дэшээс тэр яа гэжсэн байна тий. За тэгсэн чинь энэ тооч нь ингээд доошоо стрээд нөлөө хүчтэй нэг уналт орж ирээд паттернаа эвдлээ гэх юм уу тий. Одоо нэг доошоо стрэж орж ирээд за тэгээд дэш яваад за нэг хайхтар буцаад all time high дээр руугаа яваагүй жоохон sideways буюу тухайн тренд маань жоохон баруун тишээ чиглэлтэй тренд рүү явж байгаа юм байна. За Nasdaq бол ингээд харахаар ерөөхдөө ингээд гинтийн уналтаасаа хойш ингээд дунд цагуудын ингээд жоохон харангууд за энэ дахиад нэг жоохон унжгаа төсгөж байгаа юм шиг байна гэл ингээд хараад байгууд яг үндэ хүчтэй унахгүй буцаад өсөөд идэг нэг юм ядаргатай жижигхэн хөдөлгөөнөөр айгүйх тийшээ явдаг юм бослол тэгээд гинт нэг юм хэдэн уналт орж ирэл тэгээд буцаад айгүй дийлэх цагтаа өсдөг тийм. За одоо хэдүүл юу арч болохоор юм бэ гэхээр штэ. За ерөөхдөө сайн дэвс болцоо харагдаж байна. Энэ оройнууд бол ингээд яг тоолъё гэхээр дээрээ ингээд зүүнүүдүүд татцсан тий. Тэгээд яг баг бүсчлэл болгоод авчиж болохоор ийм оройнуудтай. За хэрвээ нэг тренд лайн болгож жоохон паттерн болгоод харъя гэх юм бол нэг ийм магадгүй паттерны хэлбэртэй тийм. За ингээд хоёрхан ёроол дотоод паттерн боллоо гэх юм бол хэрвээ энэ ягаад ингэж болохгүй юм. Энэ ягаад ингэж болохгүй гэдэг зөндөө ойлголтууд буюу зөндөө олон паттерны хэлбэр үүснэ. Ерөнхий зүгээр арай олон цэвэрхэн ойсноор наваад гэдэг шалтгаан энэс болж байгаа. За би бол энэ дээр ёроол зурхгүй юм байна. Ягаад тэгэхээр ёроолууд бол бүгдээрээ 2-2хан болоод байна. Орой нь болохоор арай олон. Энд байгаа ер нь бүх оройнуудын хамгийн өндөр оройнууд бүгдээрээ огтлцоод харж байна те. Эдгээр цэгүүдээр жоохон унаад байна. За ерөнхийдөө ёроолууд бол доошоо стрээгүй учраас ингээ явж байгаа учраас буюу энэ оройнуудыг ерөнхийдөө ингээл галтгайлт эвдээл явж байгаа учраас ерөнхийдөө дэшээ тренд нь бол хүчтэй байна гэж харж байна. За одоо ийм байдлаар харахад бол жоохон доошоо цэсрийн хөдөлгөөн орж ирэх маягтай тий. За 2 цаг дээр харж байгаа шүү дээ. 2 цаг дээр харж байнгут энд нэг ингээд sideways шиг юм явж байснаа доошоо тренд орж ирээд нэг шинэ ёроол үүсгэсэн тий. За энэ ёроол нь гэхдээ энэ ёроолгоо өвтөхгүй л бол хэдүүл бол дэше харж байгаа шүү дээ. Энэ ёроолгоо өвтөхгүй гэсэн. Тэгээд буцаад дэше хөдөлгөөн ороод ирсэн байна. Тэнгуут би бол одоо энэ дээрээс нэг дахиад жоохон доошлуулад энэ хөдөлгөөнийг ингэж оруулж ирээ дахиад байдвал зүгээр юм л байна. Одоо ихэд цэсрийн хөдөлгөөнүүд нэг ингээд одоо жишээл энийг харах юм уу те нэг өмнөх ёроолуудаа нэг юм доошоо хүчтэй сэтэрчээд нэг том лаа гарч юм уу те ингээд сэтэрснээ доороо нэг ингээд чадвал sideways хийгээд байгаа ийм хөдөлгөөнийх нь одоо давтамжын Nasdaq дээр амир их байна шүү дээ. Тэнгууд одоо би юу гэж хараад байна гэхээр энэ ёроолыг нэг доошоо сэтэлүүлээд тэгээ энэ дээр одоо 2 цаг биш бүр 15 ч юм уу 5 минутаар оржоод энэ дээр жижигхэн sideways тогтоод тэрийгээ дээшээ сэтэрхт нь арилжаанд оруулах Nasdaq яг ийм хөдөлгөөнүүд дээр илүү боломжтой санагдаад байна надад. Тэгэхгүй бол яг энийг ингээл хаана ирээл унахыг унаад зогсохыг таамаглахаас илүүтэйгээр чи дахиад цааш үргэлжлэж болно шүү дээ. Нэг цагийн том ногоо улаанлаа гарлаа, дараагийнх нь унж болж гин, дахиад унж болж гин. Яг хоол биш болохоос уналтын лагааж болж гин. Тэгэхээр дараагийн энэ нэг одоо биднэрт нөгөө нэг юм шийдвэргүй байгаад байгаа ийм канал тий. Ийм. Тэгж байгаа энийн сэтэрж байгаа энэ дараагийн ногоо иймэрхүү лаанууд дээр би бол баталгаа аваад Nasdaq дээр аваад илүү зүгээр юм болоо гэдэг дүгнэлтэнд төрсөн. Одоо иймэрхүү үед болохоор би бол жоохон юм нөгөө sideways айгу бага шүү дээ. 1 лаг 2 лаг ийм үед бол би жоох арилж явах боломжгүй л тийм stop байд бүрдээд байгаа. Одоо эднэр ч юм эднэр л дандаа өглөөний шөнийн маркетууд их юм байна л та. Одоо яг 5 дахь таагдах гэж юм уу те. Тэгжсэн ингээд эсвэл бүр өөрийн 4 цагийн. Тэгэхээр би бол Nasdaq дахиад нэг юм уналт байгаа. Тэгээд ерөнхийдөө дээшээ болов гэж хараад байна. Дөө одоо тэгээд ийм хүчтэй унчаал. Одоо яг ер нь ингэдэх миний таамгууд яг Nasdaq дээр нэг жоохон зөрөөдөг шалтгаан. Би нөгөө ингээд паттерн аачдаг. Тэнгуут ингээд нэг юм бүс нэг паттерн нэг юм бүс гэдээ харангууд
Яг өмнөх вебинарууд дээр ч гэсэн би алдаага яриад л наа чи ингээл жижигхэн ингээл гурвалжлал ингээл шинэ гурвалж үсээл ингээл яваад байгаа. Ингээд би нэг настаг тэр өөрөө нэг уртаа орол барьж ахгүй л тим юм хараад идэг. Тэгээд тэрнээс болоод оролтууд айгу оройтуулаад тоххой. Тэгээд одоо тэр алдаараас жоохон суралцаад одоо за ерөнхийдөө бол өмнөх эвдгүүгээд байгаа доов руугаа төхөөд ирэхт нь ингээд үнийхээ тогтворчлтыг харж байгаа арилжаанд орвол илүү зүгээр юм байна гэж бодолд хүрдэг болсон. За алт. Яг алт бол за хамгийн сүүлд энд вебинар хийжсэнээ санаж байна. Энэ дээр бол байгааг бахын зүгээр би нэг Discord дээр яриа хийжсэн тэр иш болов уу санагдаж байна. За шинэ мэдээж алт бол хүн болгон харж байгаа бүх цагийнхаа дээд шиг эвдээд яваад байгаа. Тэгээд дахиад чи эвдээд явах болов уу гэж бодож байна. За өнгөрснөө нэг хальт ярьчих. За энд нэг юм цэвэрхэн паттерн үүсчихсэн. Энийг бол том цагийн паттерныг харж ийсэн. За яг өмнөх вебинар дээр юу гэж ярьсан бэ гэхээр ерөөдөө бол дээшээ харж байгаа. Би бол алтыг энэ сайд бис хийснээс нь дээшээ хараад байгаа шүү дээ. Энэ гурвалжин паттерн дээр нь бас эргүүлж байгаа явахт доош стрнгууд нь явуулах болоод ярилцж байгаа персон брейк болгоцсон. За тэгээд энд ингээд ийшээ шалтаазаа шалгаад идэх учраас ийшээ орж ирээд тэрний дараагийн хөдөлгөөн дээшээ задардаг паттерн үсээд энэ хоёр нь өөрөө дабл ботом үсээд нөгөө трендер гэдэг шалтгаан болоод тэгээд дээшээ явчихъя гэж дээшээ явуул зүгээр байна гэж харж ирсэн. За тэгсэн чинь тэр маань тэгээгүй шууд доош хүчтэй орж ирээд энэ дээр ингэснээр энд мөр толгой мөр үсээд мөр толгой мөр. За нэгсэндээ эндээс хайд бис үссэн гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд ийшээ гараад ирсэн. За тэгээд дараагийн хөдөлгөөнүүд бол нилээн дажгүй ингээд сайд бисийн хөдөлгөөнүүд яваад байгаа. За алтан дээр ингээд одоо бол ингээд хүн болгон за одоо all time явж байгаа юм чинь баг хүссэн цэгээсээ байтахад ингээд би ашигтай байна гэж бодоод ингээд тийм амархан мөнгө олох боломжтой хүмүүсийн тийм reels мис явж иж магадгүй шүү. Гэхдээ боломжтой байгаа алтны хөдөлгөөн жижигхэн уналтын хөдөлгөөн өөрөө маш олон пип хөдөлдөг. Тэгээд лотод харуулж чадахгүй буюу та өөрийнхөө эрсдлийг ямар хэмжээний зайны ингээд одоо зайны одоо таны эсрэг явах магадлалыг та дансан дээрээ дааж чадахгүй гэдгийг нэлээд сайн бодох хэрэгтэй. Одоо ингээд одоо эднэр дээр ингээд одоо мэдээж 100 одоо юу хувь гэж бодох юм бол бараг 80% ингээд дээшээ арилжаанд ороод ингээд дээшээ ингээд айгүй хүмүүс ашиг авж байгаа бах тэрнийхээ ирээр энэ зүгээр одоо нэг удаагийн гэдэг ч юм нэг байнга ингээд байхгүй шүү дээ. Яг энэ цаг мөчтөө моментум манд хараад явж байгаа юм арилжаа. Тиймгүүд трийгээ нэг олон нийтэд сурчлаад эсвэл бүгдээрээ зүгээр бараг сэрэл бай дараал харсан цагээсээ баядаар тэгэхэд алтан дээр арилжаанд ашиг болно гэдэг юм байж магадгүй ихтэй боломжтойгоорой. Ийм жижигэн хөдөлгөөнүүд нь 1000 гаруй пип байна шүү дээ. Тэгэхээр бол ялангуяа юм олон пип хөдөлж байгаа үед ганцхан лаа хүртэл маш том хөдөлгөөн байгаа. За хэдүүл одоо энэ уналтын лаа эдэн пип байна. Энэ 110 пип байна. 110 пип гэдэг чинь та 0.1-ээр ороход энд $10 гэсэн үг байхгүй. Тэгэхэд яг ингээд 0.1-ээр ороод та $10-ыг настай баядлаа гэж бодоход энэ дээр л таны нас байхгүй болчих боломжтой. За энэ том ногоонлаа гараа. Энэ нэг том ногоонлаа 100 одоо энэ 1000 гэдэг нэг орны гасаад боочно гэсэн. 117 пип гэсэн. 117 пипний хөдөлгөөн нэг лан дээр л. Тэгэхээр одоо ингээд нэг лаа хүртэл валютын бараг бүтэн 15 минутын кандалтай адилхан хэмжээний өндөр хөдөлгөөн хөдөлж байгаа шүү. Алтан дээр болгоомжтой арилж байгаарэ. Ялангуяа сурж байгаа хүмүүс яг энэ дайны холбогдлолтой, эдийн засгийн холбогдлолтой хөдөлгөөнүүд хүчтэй явж байхад энийг анх удаа туршлага олгоод одоо хажуугаас нь ингээд чартын хаад харж байгаа хүмүүс энэ байнгын ингээд тохиолдохгүй. Өнгөрсөн зууны түүх мөнхийг хараарай тий. Одоо эн чинь энд ингэж сайдвейс явж иж бүтэн сайдвейс явж иж энийг стрит юм хөдөлгөөн явж байгаа. За тэгэхээр алтан дээр болохоор за яг одоо бол ингэ шууд чигээрээ тийш яваад байна. Тэгээд докторжих хөдөлгөөн бол нэг амар гэж харагдахгүй байна. Одоогийн дээдлийн сайдвейс бол яг гоё таалагдж байна л дээ. Энэ бол ингээд нэг 2 цагийн сайдвейс харагдж байна. Гэхдээ ийм юм нэг удаан биш байх. Одоо би бол энэ өмнөх оройгоо шалгаж байна бол гэдэг хөдөлгөөн хараад байх. Энийг шалгаж байна бол гэж хараад байна. Тэгээд энэ нэг тийм буцаад энэ шиг том ч юм уу энэ шиг том монолт харах бол арай болоогүй бах. Тэгээд яг уу доороос баятай хүмүүс энэ дээр одоо үн тогтворч байна гэж энэ дээр сэл бааюуд маань тохироолоо шүү дээ. Илүү их олон арилжаа хийгдээд байгаа. Тэгээд нэг энэ дээр үн тохироод надад бол юу гэж харагдвал зүгээр одоо энэсээ дээш нэг гарч ирээд энэ оройг сэтлээд тэг магадгүй энэ явал баталгаажчихдаг ч юм уу тий. Тэгснээ дахиад энийгээ доошоо сэтлээд ингэх юм бол би энэ дотроос нь буцаагаад ингээ гоё баяр сэлэх гэдэг байхгүй. Тийм нөхцөл үүсвэл гоё. Одоо болохоор зүгнээс хайдас явж болохоор хэдүүлээ нэг одоо би нэг ирэх гээд ингэж харангууд зүгээр энэ нэг ингээл одоо явах байт.
тэрнүүдээ яаж зурагт гэсэн чинь энэ зураг цэцрийн хөдөлгөөн явуулаа SAP гэж дээш явж байгаа. Одоо трендийг сөргөхөд доош нь заавал харах гад хал байхгүй ойлгохоор хаанаас баятах вэ гэдэг харж байвал зүгээр. Тэгээд энэ импульс одоо аль ч импульс яваад дуусна гэж харахад эвгүй байхгүй. Энэ жижиг импульс лишээ яваад дуусаад одоо цэцрийн хөдөлгөөн хийж байгаа. Тэгэнгუთ энэ хоёр чинь бүтний хөдөлгөөн болчлоо. Одоо энэ хөдөлгөөн ингээ бүтэн 1 2 3 гэдээ дууссан юм бол дахиад ийшээ дахиад нэг ийм цэцрийн хөдөлгөөн орж ирэл дахиад 1 2 3 гэдээ явчих магадгүй. За тэгэхээр илиот милиот биш шүү зүгээр л импульсээ тоолж байгаа. Энэ хоёр маань бүтний хөдөлгөөн яваад дууссан юм бол одоо энэ өмнөх импульсгээ явна гэж за одоо импульсээ хэдүүлээ эндээс авъя л да. Ингээд авъя гэх юм бол одоо ингээ ихнийх нь явчих жоох. За тэгээ дараагийн хөдөлгөөн нь ингэж орж ирэх үгүй юу мэдэхгүй. Тэгэхээр би бол 15 руугаа ороод харсан чинь надад бол энийг нэг доошоо стрээд ороод ирсэн буцаад энэ дотроос л явах шууд дээшээ стрэх юм шиг л илүү таамаг санагдсан. Энд илүү хүчтэй байгаа даахгүй спорт нь энэний доор авчих ихээр 1 2 3 ингээд авангууд за одоо ингээд авангууд энд тааз шал зөндөө шал ахаад шал байгаа байхгүй. Тэгээ тааз нь бол жоох энэ хавьдаа илүү олоо байцсан тий. Тэгээд бүр цэвэрхэн авъя гэвэл юм. Гэхдээ энэ цэвэрхэн тохиолдолд чи 2 удаагийн тооч аваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол магадлал нь байгуулчихна гэсэн үг шүү дээ. Арай ингэж авбал их болчиход юм гэж юм. За юу гэсэн таазхээс илүү доотлын шал нь бол илүү мэлхийсэн гадсан. Би бол энэ дээрээсээ шууд дахиад нэг баа ярилцаанд орж үзье гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ доошоо стрейт гараад ирэх юм бол одоо энэ ёроолыг доошоо стрейт гараад ирвэл дахиад дээшээ ингээд ингэчих юм бол энд чинь нэг орой баталгаажчих шүү дээ. Тэрийгээ дээшээ стрейхийг хүлээгээд буюу доогоо дээшээ ирэхийг хүлээж аваад арилжаанд орчихно гэж бодож байгаа. За яг энэ нэг удаагийн энэ өмнө саяны дээр 5 дахь уналтын хаагдалтай өөрөө яг энэ оройгоо шалгацсан юм шиг гэлгийн зүг татчихлаа л да. Би бол энэ хэрвээ доошоо ингээ унаад орж ирээд дахиад энэ дээр шалгах юм бол бас нэг баярлж чаддаг гэж бодож байгаа. Ер нь алтны энэ support resistance-ийн таазуудын шалгалт нэлээд дайггүй. Яг одоо 15 минут хэдэрт 1 минут хэдэртээр тааралддаг. Гэхдээ мэдээж жижиг цаг юм чинь типинүүд нь илүү ойрхон байх хэрэгтэй. Ядаж 15 ч юм уу 1 цагийн ийм юмнууд дээр ороод чадах юм бол дээшээ нөгөө ядаж 1000 pb гэдэг ч юм уу тийм ойлголтууд бол ярьж болох байх. Тэгэхээр надад бол тийм минут нь илүү халтан дээр ажиглагдаад би бас тэрэн дээр заримдах дээр нь мордон, зарим дээр нь мордж заваасаа хаягдана тий. Тийм их хүмүүс байгаад очиж ийш ороод ирэл нэг арилж байна. Энд доор харж агаад нэг арилж байна. За бүр доош ороод ирчүүлээ жоохон гөлийж жагаад бүр ингээ ороод ирэх юм бол жоохон гөлийж жагаад энэ хизээ дээшээ болох вэ гэдэг л үлээ энэ. Одоо энэ шиг ч юм уу тий. Энэ ингэж ийсэн энэ шиг юм үлээдэг ч юм уу. Эсвэл ингээ доошоо орж ирсэн ээ. Эндээ нөгөө нэг тренд ирэх гээд байгаа хөдөлгөөн тиймэрхүү юм өгч ийн үгүй гэдгийг анзаарна. Хэвэл одоо дээлийн лаг гэдэг бүр 7 хоногийн лаг харъя л яг алтан дээр жоох удаарч 7 хоногийн лагаа харангуут нэг 7 хоногийн лаа өмнөхтэйгээ адилхан биетэй доороо зүйтэй байснараа жоохоо ингээд югаалтчихж штэ. Сэлрүүд нь дамгаа юм шиг байснаа. Гэхдээ доороо илүү зүйтэй болоод жоохоо сэлрүүд нь ер нь бол дамгаа гэхдээ бүр хүчтэй байж байгаа бидэл алдчихж байгаа. За тиймгоо дахиад дараагийн 7 хоног ногоо нь хаагдснаа. Одоо энэ 7 хоногийн саяны өнгөрсөн 7 хоногийн лаг болохоор нэгт өмнөх оройнуудаа дээшээ тэгээ дахиад ногоон биетэй за яг хуу тэгтээ доороо бол ямар ч зүг байхгүй одоо нэгдсэн цагаас хойш доошоо нэг жижигхэн зүг үссэн юм байна тийм үү. Энэ баг харагдахгүй шүү. Тэгээ дандаа дээшээ явсараа тэгээд дуусчих واخ. Тэгэхээр дараагийн 7 оны лаач бас дээшээ авах магадлал нь илүү өндөр болчихж штэ. За тэгээ 3 ногоон лаа гараад ирэх юм бол тэгээл бас амьдралтай. Тэгвэл одоо жишээл иймэрхүү лааны гүйцэтгэлүүдээ ингээл side basis төрж байгаа үед тэрийнхээ хараалгад одоо энэ бол ингээл 3 том ногоонлаа сав гэл энэ ногоонлаа гараад ирж штэ. Энэ бүр өмнөх оройгоо эвлээ side basis төрлээ. Тэгэл ингээл ногоонлаанууд явж байгаа. Тэгэхээр энэ дунд яг хөө мэдээж дэй scalp хүмүүс бол зөндөө олон сэлдэж байгаа байх. Жоохон барих сонирхолтой ч юм уу жоохон арилжааны туршлага баг ингээд өөрийгөө сорж үзэж байгаа хүмүүс бол нөгөө чиглэлийн дагуу арилжаанд орвол илүү арилжаач магадлал өндөртэй явна. Тэгэхэд бол ингээд нэг заавал 7 14 хоног бариад шаардлагагүй ч гэсэн тухайн өдрөө тухайн 7 хоногтой барьж үзэхэд бол нэг юм лаа өмнөх 7 хоногхон лаа гэж анзаараад тий. Лаанууч бас өндөх мэдээлэлүүд биднэрт тусч өгж байгаа шүү дээ. Тэгээд тэднийг бид нар унших уугүй юу л гэдэг ойлголттой болохоос шүү. За биткойн. За биткойн бол харьцангуй 50 байгаа харагдсан тий. За 11 сараас хойш бол ерөнхийдөө эндээ байгаа. За миний нөгөө би вебинарууд дээр яриад байгаа одоо юу байгаа даа шүү дээ. За өмнөх вебинарын таамаг бол энэ тийм доовоо явуулсан хөдөлгөөн байвал дээшээ харж болж байна гэсэн. За энэ хөдөлгөөн яваагүй. Одоо тэр нь энд жоохон гарч ирэх гээл нь гэхдээ энд бол нөгөө яг бас гоё доовод гоё тодорхой яваагүй. За ингээд яг харж. За биткойн дээр одоо нөгөө би эндээс нь эхлээл за энэ дотор багтал за юм сайд бейс байгаа тохиолдолд спотоор авах гэж байгаа хүмүүс аваарай. Мөнгө хуваагаад аваарай. Гэхдээ мэдээж энэ бол зүгээр миний
би хэрвээ авбал ингэж авч байгаа гэдэг юм ярьж байгаа шүү дээ. Тэрнээс усыг зөвлөгөө биш шүү даав гэдэг эндээс заавал өгсөн гэж байгаа юм биш. Одоо дахиад энэ дээр бас яг тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо энэ дээр ингээд тухайж авсан хүмүүс бол энэ дээр дахиад авах хэрэгтэй. Энэ дээр бол нэлээд бүр би бол гайгүй цэг болов гэж бодож байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр энэ маань энэ доошоо сэтэлгүйгээд байгаа ёроол руугаа нэлээд төхөөд ирсэн буюу доовынхоо онлоор энэ оройг ингээд энэ ёроолыг доошоо сэтэлгүй байхаа гэж байгаа. Тэгэнгუთ энэ дээрээс бол одоо дахиад баталгааны болж ирэх энэ дээр дахиад sideways яваад эхэлж байна тийм үү. За яг хөө энэ бид нарт харахад ингээд доошоо стрэх магадaltaй батарейны хэлбэр үүсэж байгаа боловч хэрвээ энэ нөгөө тал руугаа straight явчих юм бол энд чинь зөндөөх sideways-ийн захиалгууд байгаа. Хэдүүл одоо ингээд волюмттай тарилт тийм эст. Ингээ харангуут энэ дунд л хамгийн их арилжаанууд ингээ хийгдсэн байгаа волюм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо юу гэх спотоор авж байгаа хүмүүс бол нөгөө нэг шууд юм гинт унжаахт нь авахт нь айцтай байдаг. Одоо ингээ өсөөд гараад ирэнгуснаас айцтай байгаа шүү дээ. За яах вэ? Одоо авчвал би хоцорцсон болов уу? Эсвэл ахаад хүлээх юм болов уу? Энээсээ ахаад илүү унах юм болов уу гэл нэг юм эргэлзээ тэнэлзээ зөндөө байгаа. Тэрийг л зүгээр өөртөө ингээд багасгахын тулд яг мэрэгжлийн хөрөнгө оруулагч санхүүгийн шинжээч биш бол яг өөртөө технэр те зүгээр мөнгө хаваад хуваагаал тэгээд дандаа sideways trend үүсгэхэд нь л худалдаж аваад хэрэгтэй. Унжахт нь ч тэр өсч явахт нь ч тэр sideways үүсгэхэд нь аваад sideways үүсгэхэд нь аваад нэг daily дээр харлаа те тэр үнийг хэсэг дээр ч нэг 2 3 сар болцсон байвал тэгэл go. Тэгээ энэ минь бол одоо бүр ингэ зөндөө удчихж байгаа шүү дээ. Энд чинь ингэж байгаа доошоо унчвал яг дахиад sideways үүсэн гут нь л аваад. Тэгтээ энэ бол яг өсч байгаа трендэн дээр гараад ирсэн. Одоо болохоор ингээд эн чинь жоохон одоо хэдүүлээ энэ дээр авсан дахиад унаа л гэж тэл унаал тэгвэл дахиад sideways хамгийн гол нь тэр нэг хоног үргэлжлээ daily нэг лама ерөөсөө биш. Одоо ч хүчтэй уналт явсан бол том уналт явсан бол том хэмжээний л төсвөр хөдөлгөөн орж ирнэ. Том хэмжээний л одоо юу гэдэг вүлээ нөгөө sideways трендүүд үүснэ. Тэгэхээр тэр дунд тэрийг л сайн анзаарах хэрэгтэй. Ерөнхийдөө нэг сар 2 сар үргэлжиж явах юм бол тэгэл тэр чинь одоо яах вэ? Заримдаа бол багал заримдаа бол хитрхи одоо урт хугацаа л да. Гэхдээ яг ийм тренд эргүүлэх гээд байгаа трендийн бүр дараагийн тренд чинь илүү хол явах гээд байгаа хүчтэй явах гээд байгаа трендийн өмнө дандаа урт хугацааны ийм шийдвэргүй sideways трендүүд явж идэг. Тэгэхээр эднэр дээр ерөнхийдөө ингээд спот худалдаа авалтуудаа юу нь бол хийвэл зүгээр. За хэрвээ зүгээр одоо ярилжаа талаас нь харилж хэдүүлээ зүгээр яг futures дээр нь за эсвэл зүгээр CFD дээр оролцох хүмүүс бол за мэдээч яг ийм юм бол харагдаж байгаа тийм үү биткойн дээр. Энд нэг юм доош астрах магадaltaй батайн харагдаж байгаа. За би гэхдээ энийг бол одоо нөгөө CAD yen, евро yen эдэр дээр хараад байсан шигээ стрит нэг хол явахгүй гэж харж байгаа. За яагаад вэ гэхээр энэ ерөөсөө л чиглэлийнхаа эвтгүү гэдэг байгаа ярил энэ дээр л би энэ дээр баг дабл ботом үүсэл. За бүр хамгийн гоё easy-гээр харах юм бол энэ шиг юм үүсчүүл мэдээж хамгийн сайн байна тийм. Энэ чинь ингээл дэше өсрөх магадaltaй байтаа. Энийг бол хараад арилжаанд орох бол тажгүй амархан штэ. Яг одоогийн шиг ингээд ханаас нь орох уу гэж яснаас. За одоо бол жоохон ингээд шууд дээшээгээд хэлэхэд бол хэцүү байна. Дахиад нэг юм доошоо нэг паттерн үүсээд энэ гэхдээ энийг нэг дээшээ стлээд гараад ирэх юм бол ахиж харахгүй байвал зүгээр учир юу вэ гэхээр энэ дээр бас хөөрхөн шалтгааз явж ирсэн дээшээ стрит гараад ирсэн заяа. Тэгээ энэ дотор өнгөрүүлж байгаа цаг хугацаа чинь бас ерөнхийдөө жоох урт 1 сар 2 сар гарсан болсон sideways. Тэгээ нэгэнтээ дээр нь гараад ирсэн. Одоо энэ дээрээс ахиж ингээд дээшээ нэг push аваад ингээд дээш гараад ирэх юм бол энэ паттерн мартаад ерөнхийдөө ингээд хөдөлгөөнүүд дээр дээшээ арилжаанд ороод явбал ерөнхийдөө зүгээр болов гэж боддог. Одоо яг нэг л доошоос төрөх магадaltaй батарей нь харагдаад байгаа болохоос биш бусдаараа бол ерөнхийдөө дээшээ байгаад байгаа шүү дээ энэ чинь. Sideways-ны уул явцсан, өмнөх орол руу төхөөд ирсэн үү ирсэн. Sideways-ны өмнөх оройнуудаа сэтлэл гарчлаа. Одоо нэг л зүгээр ингээд бид нэг жоохон гिचх юм биш байгаа гэдэг эргэлзээ төрүүлээд байгаа зүйл нь ерөөсөө л энэ доошоос төрөх магадaltaй батарей нэ. Тэгэхээр энийг ингээл энэ дээдлийн тренд лайныг дээш нэг сэтэ гадчих юм бол тэгэл дээш харцсан байх уу. Батарей нь ажиллахгүй гэж байгаатай биш. Батарей чинь буруу сэтэрчих юм бол сэтэрхгүй тэг нэг сэтрэх магадaltaй талаасаа нөгөө тийшээс сэтэрчих юм бол бас айгүй хүчтэй хөдөлгөөн явдаг. За тэрийг бас манай валютууд бас өндөө харуулж байгаа да. За тэгэхээр бол биткойн дээр тийм байна. Худалдаа авдаг ч хүмүүс бол тэгэл энэ хавьсаа нэг спотоор авах гэжсэн мөнгнөөс нэг 50% нь авлаа. Дахиад унахт нь 25-аар нь авлаа. Дахиад бүр хол унахт нь 25-аар нь авал тэгэл энэ бодлоор бол болчихлоо гэж бодчих. Айхтар тийм нөгөө суур макрог нь юу байгааг мэдэхгүй байгаа учраас бол наад техник шинжилгээгээр бол ингэж л харагдчих. За яг бүр одоо хэдүүлээ. За би 2 цаг дээр нэг сэрээ зураад үзье. Энд нэг ийм сэрээ байх шиг л. За энийг Binance дээр зурч. За энэ дээр бас
бас нэг зорж паттерн зорж ирсэн. За энд болохоор нэг 2 цагийн юм сэрээ байна. Энэ 2 цагийн сэрээ дараагийн спотор худалдаж авах гэж байгаа боломж цэгийг гаргаж ирж чадах уу гэдэг юм төлөө харъя. За чадахгүй ч яг тийм мэдээлэлтэй сэрээ байна уу? Сэрээ гаргаж өгөөл чадахгүй гэж юу байх. За мэдээж хамгийн ихэнд бол оригинал шифийн оригиналын харцын тийм оригинал сэрээ бол угаасаа жоохон дээшээ илүү хурц өнцгтэй байдаг учраас энийг стэрч арай бага налуутай modify шив. За modify бол доотлолтой нэлээд дэжгүй. За median line бол яг тодорхой хэмжээний дэжгүй. Энэ дээр нэг гоё SP line байхгүй. Энд анхны SP line гарч ирдэж гин гэж үзэж болох юм байна. Гэтэл энэний зэвүүд нь жоохон налуу нь ерөнхийдөө л жоохон юу байгаад. Тэг тийм гоё мэдээлэлтэй налуу шинэ налуу болохоор дүнгэж үүсэж байгаа сэрэл гэсэн үг шүү дээ. Сэрэний 2 дугаар цагийн байгаа. Энийг дүнгэж цэцлэл гаж байгаа шинэхэн сэрэ болохоор сангалтай хэмжээний мэдээлэл авахгүй гэж болно. За би энэ сэрэг илүү сонирхлоо. За тэгээд хэдүүлээ зүгээр хэрвээ би спотер ап бол үний техник шинжилгээнд дээр толгуурлаад авна гэх юм бол энэ илүү эргэтэн л авах юм. За энэ цэг дээрээс ба ярилж байгаанд орж болох юм байна гэж бодлоо. За тэгээд ойрхон аваад завна ч юм эсвэл фьючерсээр арилж байгаа байр нэг юм бол ихний эйжент энэ хүртэл арилж байгаа барьж болох юм байна. За энэ дээдлийн SP2 хүртэл ч за нэг юм арилж авч болох юм байна. Шинэхэн сэрэг үүсэж байгаа ширсээр энэ дэр шүү. Окей, за евро USD. За евро USD. За өмнөх тамга арч. За өмнөх тамга юу байсан бэ гэхээр за ярьдгаал яриад байгаа ярьсан байна те. Энэ оройг сэтрэхгүй энийг доошоо lower high биш энэ lower high байгаа энэ дээр lower low хийжүүл тэрийг дээш нь гаргаж ирэнгуйтай арай өндөр дээр сэлт яа гэх юм бол бас арай урт хугацаар ярилж авах боломжтой гэдэг юм ярьсан юм шиг байна. За тэгээ энэ нэвс нэг цэгмиг бодсон юм уу яасан. За тийм байна. За евро USD U2 дээр долларын индекс хоёр дээр би нэг юм яриад байгаа тийм энэ хоёр оройны ялгаа гараад байгаа гэж. Евро USD бол дээш энийгээс сэтэлчээд байгаа. Долларын индекс бол энэ дээр тэнцүү байгаа даа. Тэгэхээр тэр жоохон хичээ байгаа. Одоо би жишээлбэл евро USD дээр их юм бол одоо ингээд шууд цэвэр байд харах гэдэг байхгүй. Ягаад тэгэхээр энэ орой энийг эвтцэн, энэс доошоо явсан хөдөлгөөн энийг эвтэхгүй. Одоо тэгмүүд энэ ч ахаад дээшээ явсан хөдөлгөөн, энэс доошоо явсан хөдөлгөөн за энэний орлог хэвтэхгүй гэдэг ч юм. Ингээд цагийнх нь хамаарлал дээшээ заадаг. Гэтэл долларын индекс дээр болохоор би тэнд ингээд дабл ботомо долларын индексийн дабл ботом чи евро USD дээр дабл топ болно шүү дээ. Одоо ингэж хараад байгаа гэсэн үг. Гэтэл энэ маань ингээд жоохон өөр байгаа даа. За тэгтээ харъя. За евро USD бол дийлий дээр энд жоохон мөр толгой мөрхүү юм яваад байна гэж анзаараад байна. За энд бол мөрт хоёр мөрийн холбол ийм үсээд байгаа. Тэгээд энд ийм за одоо жоохон сонирхол ингээд ийм юм уу? Энэ оройг ингээд дутуу харцсан стрит харах юм бол би энэ дэр нэг ийм жаахан далийн ингээд мөр толгой мөр үүсээд байна гэж хараад байгаа байхгүй нэг ийм ихний мөр нь ямар өндөр зурагдчих вэ? За ийм мөр толгой мөр яваа доошоо гэж хараад байна гэсэн. За ингэнгууд учир нь юу вэ гэхээр долларын индексээ дээшээ хараад байгаа учраас евро USD-гээ доошоо харж байгаа. Тэгээд энэ хоёрыг маань одоо энэ тийм трендийг эргүүлэх магадaltaй бүтцэн одоо үүсэж гинөө гэж хараад байгаа. За тэгээд neckline нь энэ neckline-ыг доошоо сэтрүүлээд дахиад ингээд дараагийн юун дээрээс ингээ орчих боломжтой харагдаад байна. Одоохондоо бол яалчгүй тренд нь доошоо эргээгүй. Зүгээр шууд евро USD-г ондагийн чартаа харах юм бол би энийг доошоо сэтгэлж ижил доошоо харна. Яг долларын индекс хөдөлгөөд шууд тулгуурлаад индикатор болгоод харчиж байгаа учраас евро USD-г арай эрт сэлдэж барьж авах гээд байна л гэсэн үг. За одоо энд ингээд харах юм бол хэдүүлээд ингээд даун тренд яваад ирсэн. Одоо энэ дээр за энэ уналтын хүч ерөнхийдөө нэг хангалттай сууллаж амжаагүй байна. Гэхдээ ерөн сулрах магадaltaй харагдаж байна. Ягаад тэгэхээр юусэн чарт нь энэ зайнууд нь жижигсээлээ. Энэ ахаа жоохон жижигсээд баруун тишээ болоод нэг үссэн засварын хөдөлгөөн дээшээ явлаа, дээшээ явлаа. Ийм хөдөлгөөн гараад ирснийхэн дараа би энэ хавьяас сэлтэлнэ гэж бодож байна. За энэ хавьяас сэлтий. Ягаа сэлтий вэ гэдэг байгаа вэ гэхээр одоо энэ хүртэл би бол байдаж чадахгүй. Одоо энэ дэс ханаас ч баяр их юм битгэв те. Энэ хавьд ирэх юм бол нэг шорт. Уртын шорт үзнэ гэсэн үг. За тэгээд хэрвээ энэ миний эвднэ гэх юм бол явж чадвал хэдэн сар барьсан ч яах. За нэг юм хөдөлгөөн байна да евро USD дээр. Одоогийн за зүгээр маргааш нөгөө өдрийн хэдүүл 15 чарт харъя л да. За муу адил энэ мэдээ биш юм уу те. Настаг бас ингэ хөдөлсөн байсан биз дээ тийм. За энэ дээр бас ингэ доош орноод гараад ирсэн юм байна. Тэгээ хаагдчих.
За би бол дахиад энэ дээр нэг жижиг хөдөлгөөн үүсээл. Одоо нөгөө энэ өмнөх оройгоо эвдтлээл энийг эвдтлээл доошо гэж харж байгаа учраас энд нэг юм засварын хөдөлгөөн үүсээ шууд доошо л гэж харах. Энэ оройгоо дээшээ эвдээд гараад ирэх юм бол дээшээ харна. Ягаад тэгэхээр сүүлийн орол хоёр дахь орол энэ хоёрын дунд байгаа хамгийн өндөр орой энэ. Энийг дээшээ стэрж ээж албан ёсоор дээшээ тренд эхэлнэ. Урьдчилаад дээшээ тренд иргэнэ гэдгийг авчих мэдээлэл байхгүй. Доороо ямар нэгэн support resistance арга double bottom доороо юм мөрдлөгөө мөрөдөр үүссэн юм алга байна. Селруудынх нь хүчин суларсан юм алга байна. Тэ стил медийн суларч юм хүчтэй доошоо хөдөлгөөн байна. Тэгэхээр одоохондоо энэ доошоогийн хөдөлгөөн үргэлжлэх нэ. За тэгээ магадгүй минийх шиг мангарч чадвал энэ хавьяас энэ дээшээ хөдөлгөөнүүд эндээс зорч. Ингэж яваад ийшээ ирээд тэгээ энэ хөдөлгөөнүүд энэний дараа дээшээ ингэж. Нэг юм зорчдөө. За юм байх боломжтой юм болов уу гэж бодож байна. Тэр болтол би өөрөө энэ дээрээс нь баядаж магадгүй ягаад хин яаж хөдөлгөөн бас хөрх хол юм шүү дээ. 2-7 хоног бариулахаар барилчаа байна. Хэрвээ энэ дээрээс баядаж чадвал за тэгээд баяа бол хол шиг барихгүй 2-7 хоног гэдэг энэ дээр иртэл үсрээл энэ дээр иртэл нь барина. Тэгээд угаасаа энэ дээр ирэх бол брейк юмнаараа гарчих. Ягаад гэхээр ерөөхдөө холын чиглэлээ доошоо харж байгаа шүү дээ. За тийм байж бид бүхний хамгийн сонирхдаг бүтээгдэхүүн. За нэгэд нэмэх нь ойлоо ирчих. За газар том цаг дээр би ягаад паттерн гэдэг зүйл дээр доовыг илүү анзаараарай. Том цаг, дунд цаг хоёр дээр доовыг илүү анзаараарай. Би ойл дээр энийг ингээд бас өмнөх вебинар дээр ярьсан те. Яг хүсвэл хясна гэдэг шиг юм болж байгаа юм. За ингээд паттерн цэвэрхүү үүссэн, тоочийн тоолсон, 3 дээр тоолсон, 4 дээр тоолсон, 5 дээр тоолсон, паттерн сэтэрсэн. Тэгээ яасан. Доов авдаг үл байгаа юм. За тэгээд ойлыг бол дунд нь энэ дээр нэг шортлсон. Яг энэ том паттернаас тэрлээ. Шинэ ороод өмнөх ороод энийг энэ таад шалгалаа энэ дотор нь харж байгаа сэлцсэн байг нэг ярьцах дүрмээр барилж ажиллах юм барилж байсан. Бас доошо нэг барьж чадхаар барилж байсан. За ингээд нэг юм болцоо. Одоо бол энэ яах юм да маах тий. Энд ч өнгөрсөн чадсан. За daily дээр. За энэ daily-ийн сэрэч нэг тэгж мэдээлэл өгöd байгаа чаашаач юм битээ. За зүгээр одоо хамгийн том мэдээлэл бол энэ ёроолыг стрэгүү гэдэг мэдээлэл байгаа юм. За тэгээ саяны тэр яриад байгаа би миний зурсан байгаа паттерны бүтэц одоо хөдөлгөөнч гэнэшээ өмнөх ёроолоос сэтэрсэн зөө. Энэ ёроолоос сэтэрсэн. За тэгэхээр энэ паттерн дээшээ сэтэрсэн ч гэсэн энэ оройгоо эвдэхгүй гэсэн үг. За эвдэхгүй гэдэг орой дээр тулаад ирчихэж байгаа юм. За тэгснээ бас үзээтэй бараатай нь юу юм бэ гэхээр одоо би буцаа шорт руу орох гээд байна гэсэн үг. За яагаад вэ гэвэл хол шортлохгүй. За нэгт энэ оройгоо эвдэхгүй заяа энэ хөдөлгөөн чинь. За хэрвээ би бүр сэрэг оролцуулаад одоо гоё баталгааныхаа тоог нэмж өнгө чимийг болгож харагдуулах юм бол сирэний медиан лайн дээр үүсчих. За гэхдээ энд бол итгэхгүй байгаа. Яа тэгэхээр манайс энэ сирэний медиан бол энэхэдөө дээш доош айгүйх хэрчэгддэг. Яг заавал ирээд цэвэрхэн явж байгаа кейс айгүй баг. Ерөнхийдөө л дээшээ нэлээд лама гарч ирдэг тийм медиан байгаа байхгүй. Мэдээж дийлийг чарт юм чинь. За тэгээд лааны бүтцээ харангуут ногоон лаанууд явж исэн шийдвэргүй маш том дөвжи кандл гарсан. Гэхдээ яг жоох уулаа. Тэснэ өмнөх 5 дахь бол кандл ахаад уулаа. Энэ 3 лааны бүтцийг харах юм бол яг энэ 3 лааны бүтцийг харах юм бол энэ юу дээш явж байгаа хөдөлгөөний хурц эргэцэн гэж харахаар байна. Цагт хамгийн их шалтгаан бол энэ хамгийн их шалтгаан зүгээр lower high буюу онлайн трендийнхаа эвдэхгүй гэдэг орой дээр хурж ирснээр баталгаа нь болгож энэ 3 лаг өгцөн. За одоо тэгээ 15 дээр яах гэдэг вэ гэхээр за 15 дээр тийгонгууд юу тохиолдсон юм бэ гэнгүүт за дээшээ оройнууд гарч ирлээ хүчтэй унлаа жоохон саармагчсан байна доороос sideways хилээ дээшээ гарч ирлээ энд sideways хийснэ энд дээшээ гараад ирчих. За энд нэм дээшээ гараад ирчих. Одоо миний хүлээж байгаа зүйл нэгтгэж дахиад энэ импульсыг дээш нь явуулчмаар байна. За энэ импульсыг дээш нь явуулаад тэгээд би дараа нь энэ хавьяас за энэ хавьд гэж хэлж болно доо. За эсвэл болон цэвэрхэн гэвэл бүр энэ хавьяас л арилжаанд орчмаар л л да. Энэ хавийн бүсчлээс би сэл арилжаанд ормоор байна. Гэхдээ яг ингээл энэ орой мөрөг бол барьж чадахгүй. Ингээд дээшээ яваад ингэж ирээд за одоо хичээл ингээд энэ дээр ихтэй эндээ ингээд заваарч зун гараад ингэсэн ч болно. Тэгээд дараа нэг хөдөлгөөн явсан ч болно. Тэрнийхэн дараа л энэ хавьд нь л байвал болоо. Нэг ийм шорт үзэх санаатай байна. За энэ шорт доошоо хол явахын тулд нэлээ үзээтэй юм бол ягаад вэ гэхээр энд ийм удаан sideways байгаа. Хүн чинь энэ лөгөө буцаад ороод ирэхээр энэ дотор ингэх гэж болно тийм.
Тэгэхээр бүр энэ доошоо мошоо ярал мөрөл хүртэл нь эхлээд харахаас өмнө энэ sideways дотор орж ирээд ямар ганжиргаан болох нь вэ гэдгийг харна гэсэн. За ойлт ерөнхийдөө жоохон доош ордог ш. Ийш ороод ирвэл бүр сайн л хэвээр орчихгүй бол өмнөх бүтцийн л харна да. За би зүр хувьдаа юу хараад байгаа гэхээр алт мөнгө хоёрыг correlation-ыг хараад байгаа шүү. Та хараад үзээрэй. Бас нэх алт гэдэг хаас илүү тэгээд эн чинь бас тэгэж алтчиг яг хаяа амар зөрн. Гэхдээ нэг явчих юм бол алтнаас ч гоё явдаг юм. Одоо бүтээгдэхүүн байгаа. Та нараас зүгээр сонирхоод үзээрэй. За би энийг ингээ sideways хийгээд тахтана алт өсөөдсөн болохоор алтыг дараа нь sideways хөдлөх нь гэж харж марж хэлээсэн. Тэгсэн чинь алт ингээ өсөөдсөн. За тийм байх юм. За ингээд бидний бүхний хамгийн их арилжаалагддаг бүтээгдэхүүнүүд маань ингээд дуслаа. За тэгээд value-д руу орцгоё. Цараа. За алт өсөж байгаа болохоор ардаа Швейцар франктай ослоод угаасаа нэг дагаж өсөхгүй тийм. Ягаад тэгэхээр Швейцар франкийн маань үе франкийн үн өөрөө өсөх боломжтой. Тэгэнгუთ ардаа франктай ослоо жоохон унах боломжтой. Тэгэнгуთ би бол эднэрийг одоо ингэ дээшээ гараад ирцэн дээр дахиад шортлчмаар байгаа юм. Гэтэл техник шинжилгээгээр харахаар тийм их шортын бүсчил байхгүй байхгүй. За эдгээр устгач яг тэр өмнөх дээлигийн том шинжилгээнүүд байж дараа нь нэг юм ярих гэдэг. За жишээл энэ ингээ харахад энэ дээр ингээ шалтаа золигдсон нэлээд өндөр бүсчилтэй. Нэлээд чухал бүсчилтэй тэрнийхээ дээр гараад ирсэн. Тэгээ ингээ sideways дээрээ дээшээ стрэх магадaltaй паттерн хийж байгаа юм. За тэгэхээр энэ бас ингээ хурган дээшээ явах юм шиг харагдаад байгаа байхгүй юу? За тэгэхээр алтаас тодорхой хэмжээнд жоох юу хийж болно шүү дээ. Sideways өдр явж иж болно. Хэрвээ тохиолдвол тийм. За тэрнээс бол би бол качцаа фронтыг шууд нэгтгэхэд ингээл байдмаар л. Одоо энэ дэшээс төрх магадaltaй паттернээс тэрсэн өмнөх яраалуудаа ингээд тэрсэн яраалуудын хорионуудыг сэтлээд эхэлсэн ингээд. Тэгээ шууд энийг байдгаад бол нэг тийм буруу юм байхгүй л харагдаад байна. Зүгээр яг хослооны хамаарлаараа валютуудынхаа өөрсдийнх нь хамаарлыг харахад бол бас тэр нь жоохон жаахан сайн нэгнийхээ эсрэг байгаа гэсэн үг. За CAD-ийн маань sideways-ээс дээшээ гараад ирсэн. За тэстэ энэс ажил паттерны зураал bottom edge толол ингээл эргүүчглөөдөө. За CAD-ийн бол айгүй гоё өсөж байгаа. Яг доовын онл ашиглаад магадгүй Fibonacci ашигладаг хүмүүст илүү хөдөлгөөнд ажгүй яваад иж магадгүй. Ягаад тэгэхээр сэрийн хөдөлгөөнүүд нь буцаж айгүй сайн явж өсөж байгаа байхгүй юу? Ганцаанлаа өгчөл яваад байхгүй. Буцаж нэлээд сайн төсвөр хөдөлгөөр орж ийл нэлээд сайн төсвөр хөдөлгөөр орж ийл ингэж яваад байгаа учраас нөгөө Fibo мэн бол татдаг хүмүүс авах юм бол магадгүй нөгөө level лидерлэг хангалттай сайн ирж иж магадгүй л дээ би бол тэгж бодсон. За одоо харин жоохон sideways нь дуусах боломжтой юм болов гэж бодсон. За үүний эхний шалтгаан бол энэ дээрээс явсан нэг импульс ингээ яваад дууссан. Боёо одоо энэ чинь хамгийн том төсвөрийн хөдөлгөөнийг энэ л гэж харна шүү дээ тийм үстэй. Өстөө хамгийн удаа үргэлжилсэн. За тэгээ хамгийн паттерны хэлбэртэй хамгийн одоо юм доошоо арай их хувь онсон хөдөлгөөн тийм. Тэгэхээр энэнийхээ өмнөх импульсыг аваад тавингууд энэ хөдөлгөөн дууссан байх боломжтой. За тэгээ энийг тийм хол дуусгах нь үгүй гэхээр бол би бол үгүй гэж бодоод байгаа юм. За ингээ шинээр сэрээ бүтэн гоё том сэрээ зургах нөхцөлтэй болчихж байна гэсэн үг. Ягаад вэ гэхээр энэ цэгийг дээшээ сэтлээд энэ сэрийг чинь зурх ихээр дүнгүй шиндээд болохгүй уцаг. Одоо ингээ гоё сэрийн нөхцөлтэй одорч байгаа. За тэгээс ширээнийхээ нөхцөлтэй ч гэсэн ширээн дотроо явах уугүй ингээ эрсдэлтэй болчихж байгаа. Одоо нэг дандаа дээшээ явчих учраас одоо гоё түүхэнд бүрдэж байгаа учраас би дахиад доош ороод ирэх боломжтой болов гэж хараад байгаа. За энэ оройныг за CAD-ийн бол гэхдээ тэгж амар оройгоо шалгадаг хосол биш. Би бол гэхдээ яг зүгээр цаахандаа энийг харж байгаа ийшээ ороод ирэх нь үгээд. Бүр сайн нэлээд дайггүй support resistance гэх юм бол энэ хавар орж байгаа. За энийг нэг ингээд майжгнаад нэг энэ хавар ороод ирэх болов гэж ихэд харж байна гэсэн үг. Одоо нөгөө одоо тэгээд нэлээд хүчтэй дээшээ явах байх. Яагаад вэ гэхээр ерөнхий дээлигийн чиглэл дээшээ байгаа тийм үү? Энэ орой энийгээс тэрсэн дээшээ. Тэгээ энд ийм олон сарын sideways хөдөлгөөн явуулсан. Тэгэнгүүт одоо энэ чинь дахиад холын хүчтэй трендийг үргэлжлэхэд бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн үг байгаа байхгүй. Тренд нь байна, өмнөх sideways нь байна. Одоо тэгээд трендийн сэтэрсэн үгээр сэтэрсэн. Тэгээ одоо нэг том төсвөр хөдөлгөөн орж ирэнгуут нь байдяа гэж харж байгаа гэсэн үг. За CAD-ийн энэ бол үнэхээр арилжаа хүсэл төрөхгүй вэрэл харин яг уу нэг дээшээ гарч ирсэн буцаа ороод ирсэн байлээ. Тэгээ буцаа sideways руу ороод ирсэн. Би энэ дээр бас яг юу харагдахгүй гоо гоё тийм шахаар ахчмаар нөхцөл байгаа. За Швейцар франк зөрүүлээд дандаа дээшээ байгаа те. Одоо ардаа Швейцар франктай нөхцөлөө жоохон унжаахад удаа Швейцар франктай йений чарт бол дандаа өсөрөөс. За энэ бол алттай холбоотой л байгаа.
За энэ бас жоохон тодорхой хэмжээний эсрэг хөдөлгөөн очих гэж байгаа юм шиг харагдаад байна. Тэгээ йенүүд дундаас хамгийн их өссөн йен нэг Швейцар франк юм хаа. Маш олон пип өссөн. Энэ спортны гарам пип өссөн. За хэдүүл 2 цагийг харах юм бол 2 цаг дээрээ орой өмнөх оройгоос тэрцэн энийг эвдэхгүй. Гээд энэ эвдэхгүйгээд 96 миллион төгөөд ирсэн байна шүү дээ. Энэ авьяас баятах боломжтой гэсэн. Яг одоохондоо нөгөө баг цагийн бүр 15-15-ийн нөхцөл нь хүрдэг байна. Тэгээ жоохон сайдвэс явуулж байгаа. Баятах бүрэн боломжтой хаа. За Еврокад. За Еврокад дээр нэг зураал ээсэн чанел маань сэтэрсэн үнэхээр сэтэрлээ нэрээ. Үнэхээр энэ олон сарын дараа сэтэрлээ. За Еврокадыг бол өмнөх вебинар үзэж байгаа хүмүүс ахын бол ороод хараарай. Би нэг юм энэ бүтээгдэхүүн ер нь нэг доошоо том засвар явах гэдэг магадгүй шүү гэж хараад байгаа юм. Тэгээ айгүй олон сар болж байгаа юм. Бас тэр явахгүй. За яагаад вэ гэхээр угаасаа тренд нь дээшээ байгаа л да. Зүгээр юм хүчтэй сувг дотор яваад тэгээд ийм дээшээ явж байгаа хүч маань сулраад байсан байхгүй юу. Тэгэл ногоон явж байгаа тренднийх нь ингээд хэмжээ багасаал ийсэн. Тэгээ би өнөхөд сайдвейс болоод тэр хугацаанд доош орох магадaltaй гэд чих тавиад байсан. За тэгээд одоо бол доошоос тэрсэн. За тэрнээс дэш юу болох нь харъя. За хэдүүлээ одоо энэ ингээд сайдвейс явж байгаа юм. Энэ support resistance явж байна. За ерөнхийдөө юм сайдвейс явж штэ. Явж хагаад сэтрээд дахиад сайдвейс явж байна. За одоо бол би дахиад доошоо явах болов гэж бодож байгаа. За энэ хөдөлгөөн ерөнхийдөө өөрөө даадын хөдөлгөөн гэдэг шиг тийм байх боломжтой гэж харж байна гэсэн үг. Тэгээд харин энэ хөдөлгөөн цаашдаа хүчтэй явах уу, богинохон явах уу гэдэг юм. Энэ шигээ ийм богинохон явах юм бол хэцүү. Хэцүү ч гэжтэй яг явах магадлал нь тэгж харагдаад байна л да. Тэгээ эндийн нэг юм том батарей болох гэдэг юм шаардаад байгаа байхгүй юу. Тэгээ ялчгүй трендийн эсрэг хөдөлгөөн хэмжээнд их байх боломжтой байх. Гол нь хэрвээ нэг юм трендийнхаа юу руу орчвол доошоо нэг хүчтэй ундаггүй юм сайдвейс ерөнхийдөө нөгөө эсрэг хөдөлгөөн дандаа баруун тийш явдаг байхгүй юу. Доошоо чиглэлт доошоо хэлбэртэй юм батарей л өнөх орохгүй. Яг юм таг баруун тишээ ингэж үүсдэг хослол байгаад байгаа эсрэг хөдөлгөөнүүд нь. Тэгэхээр яг тийм байх бол одоо хэдүүл энийг харахад тийм байгаа шүү дээ. Нэг тийм доошоо ийм бүр ийм батарей үүсэх гоос дандаа юм баруун тишээ батарей үүсдэг. Тэгэхээр яг түүхэн угаасаа тэгэж яваад байгаа ч бас би одоо ч гэсэн энэ дээр тийм байл боломж байна уу гэж хараад байна. За 15 дээр ороод хэдүүлээ шийдвэр гаргалтын дээр юу байж болох нь харъя л да. За 15 дээр бол одоо л энд орой байсан, энэ оройгоос тэрсэн, энэ ёроолыг доошоо дунгаж сэтрээд эсрэг хөдөлгөөн явж байна тийм үү. Дахиад жоохон дэвшлүүлээд сэлдэх боломжтой байна гэсэн үг. За тэгээ энэ дотроо бол 1-ээр 3 барилж хангалттай явчих байх. За одоогийн хөдөлгөөний харахаар энд нэг юм батарей нэг гүцгэл авч харагдаж байна те. За энэ 3 дахь тоож моч руу н оруулж ирэхдээ энд зэрэг зүйлээд нэг сэлмэл үзэж болох байхаа. За тэгээд хитэн пип эндээс унтаа гэж тодно 80 20 пип 25 пипний эсэл тавьж чадвал 1-ээр 3 барилж явчихна гэсэн үг. За бүр доошоо сайн барьж чадвал 1-ээр 5 явж магадгүй байх. Энэ шалаас сэтэрч чадвал тэгэхээр энэ шалыг л эхний хэлжэд энэ шалаа гарчээ тэгээд энэсээ доошоо явах нь харнаа л гэсэн үг. За евро швейцар франк. За ард өмнө авьяат евро швейцар франк. Гэлэхгүй л юм да. За швейцар франкт бас л тэр угаас жоохон арилжаа их. Ийм байдаг хөөх. Тэгээ сайдвейс яваал. Тэгснэ пипнийх нь тоон айгу цөөхөн явна. Тэгснэ пип value буюу нэг пипний хөдөлгөөн өөрөө өндөр явдаг. Тэгэхээр ингээд нэг нөхөөллийг баланслах юм шиг байна. За евро швейцар франкод тэгэл энэ сайдвейс дотор байна тийм. Сэтэрсэн буцаад ороод ирсэн үгүй л ороод ирсэн шалан дээр дахиад ойж гинэ гэвэл ойж гин. Одоо энэ оройн өмнөх оройноос сэтэрсэн дахиад дээшээ энэ лүгээл явах. Одоо энэ хамгийн доотлолтой нэг энэ зүг татсан эднэр лугаа очт юм байна. Яг энэс доош стрэ явуул энэ дээрээс нэг баядч үзэн. Гуул тэгэл энэ одоо хамгийн чухал буюу хамгийн их арилжаа гэдэг байгаа бүсчлэлч арай энэ дээр байгаа даа шүү дээ. Энэ хавьсаа төрүүл явчихж магадгүй. За евро паунд нөгөө 3хан зоон дээр яваад байгаа бүтээгдэхүүн байгаа шүү дээ. За нэлээд сайн доошоо ороод ирсэн харагдсан. Би тэгтээ дээшээгаа энэ лүгөө явж болов гэж хараад байгаа. Уусаал тренд дээш хараад ирсэн байгаа шүү дээ. За хэдүүлээ дээлигээр харангуут энэ импульс чи ингээд явж шít. Энийг эвдэхгүйгээл ийшээ төхөөд байгаа. За энэ авьяас нь харж байгаа сайхан баяж гэх юм доо.
2 цаг дээр нь харъя. За энэ дээр бүсчлүүд тодорхойлсон ингээд унвал энэ дээрээс гэжсэн нөгөөд нь доотлон бүсчил дээрээс явуулсан юм байна. За тэгээд хэдүүл одоо харангуут чинь сүүлийн орой энэ орой өсөлтсөн харагдаж байна. Энэ яроолыг өвдөхгүй гэсэн таамаг авах нь шүү дээ. За тэгээд ингээд явж ингээд одоо энэ дээр дахиад нэг юм төсрөөдөл үүсгэх. Ингээд явлаа. Энийн дээш нь өвдүүллээ. Энэ дээрээс нь бай. Бид нэг ингээд овынхон онлоор юм бүртгүүлээл байтчих. Одоо л гэхдээ жоохон хөдөлгөөн сармагчаагүй нөө. Энэ голын энэ хөдөлгөөн бүр өмнөх хөдөлгөөнөөс урт шүү дээ. Тэгэхээр ахаад доошоо нэг хөдөлгөөн байгаа ах. Тэр доошоо хөдөлгөөн энэ яроолыг сэтгэх нь гэдгийг л харах юм байна да. Яг одоогийн байдлаар бол магадгүй зүгээр дээшлэхт харин нэг сейл гэж болох юм байна. Daily mail те нэг intraday сейл явуулах болох юм байна. Би бол энэ аваасаа бол нэг сейл нь илүү дамгаа. Бай нь бол тийж амар хүчтэй явахгүй ч харж байна. За евро yen бодвол тэгээ сайхан өссөн байлгүй тий. Тэгээд йенүүчтэй бүгдээ сайхан өсөж байна. За евро yen юу болж байна вэ гэхээр мөн адилхан энэ оройг шидэлсэн байна. Энэ орой энийг шидэлсэн байна. Энийг шидэлэхгүй. За энэ миний бол бай нөхцөл аюу гоё шүү дээ. Импульс correction, импульс 2 дахь импульс дууслаад дээшээ стрэх магадaltaй битээр. За ийм юм яваад бол гоё юм дөө. Импульс явлаа, төсөр явлаа. Импульс нь задраад дуусч захтаа дээшээ стрэж байгаа битээр нөх юм бол. Харамгүй сумаа тавьж байгаа айл нэг нь тэгэл онхол хэлгүй гэдэг шиг. Тийм л. За одоохонд бол трендийн дагуу юм байна. Зүгээр yen дээр төсрийн хөдөлгөөн орж ирээд жоохон доошоо стрээд ороод иртгүүл юм бол одоогийнхон трендийн дагуу арилж хэвлэдүүл энэ яроолыг сэтэлгүй гэж харж байна. Тэгээд энэ лугаа төхөөд ирж байна. Одоохондоо бол жоохон баталгаа байхгүй юм. Жоох юм энэ явж байгаа доошоо трендийг дээшээ эргүүлэх хэмжээний баталгаа хэрэгтэй те. Тэрийг харж байгаа л арилж чанарах боломжтой харагдаж байна да. За зарим нэг үнэхээр л арилжаа их нөхцөлгүй байгаа бүтээгдэхүүнүүдээ алгасчихна. За евроын зэдээ так гараад ирсэн. Энэ дээр доошоо битээр нь өссөн. Тэрийг стэрж जैन. За нэг доошоо хүчтэй явах юм байна да. За дээшээс төрх магадaltaй битээр нь өсөж исэн. Тэрийг стэрснээ буцаад доошоо битээр нь өссөн. Одоо миний нэг амар дуртай дабл топ битэр яваад идэх тэр байна. Тэр байгаа байхгүй дабл ботом топ үүсэхдээ ингээ хоёр битээр нь хэрэгсэлж нэгээ зүрж үсэж явал аюугай санагдаж байна. Олон ч яваад идэх. За энд нэг юм доошоос төрх магадaltaй битээр стэрсэн явж जैन. За тэгээд энэ дээр хөдөлгөөнөө ийшээ нэг харчъя. Тэгээд одоо болохоор хэдүүлээ би бол хоцорцсон гэж харж байгаа учраас шууд тухайн хоёр зэхаа яроолыг тоолол энэ яроол энийг стэрсэн энэс дэше явсараад энд байгаа сайд висийг өвтөхгүй дэвшлүүлэхт нь энэ дээрээс нь сэлдэд нэг юм харна. За тийм энэ бол дийлигээр бол доо доор байгаа шүү дээ. Одоо баг энэний чинь доо одоо баг энэ гэж тоологдох гэдэг юм ааш. Би чинь бүгдээрээ дотроо ингэ нэг давлага. Нэг импульс. Тэгэхээр энийг гэж харж байна. За энэ бол тэгэл доошоо явуулахаар нэлээд зай байна да. Тэгэхээр евроон зэдийг доошоо зарим урдаа евротойгоо дээшээ хараа, зарим нь доошоо хараад шүү дээ. Тэгэхээр одоо энэ зэдийг жоох өсч таарах юм дээ. За энэ зэдээр дээр очихоор харъя дөө. За паунд швейцар франк. За энэ арилж байгаа бол хэрэг явал брейк юм болохоор л арилж ялээ. За энэ бол адилхан дөө тэгтийн шалан дээрэл арай хүчтэй шалны навцсан юм шиг байна. Энэ дээрээ ирсэн. Тэгээд бүр энэ дээрээ л хүчтэй шалгаад байгаа шүү дээ. Хамаг харилцаа гэдэг байгаа. За одоо ингээ харангуут жоохон юу байгаа юм бэ шүү дээ. Шийдвэргүй бүсчил дээр шийдвэргүй болчиход байгаа юм ба шүү дээ. Энийг дэшээ сэтэлцэн одоо тэгээд сүрийн хөдөлгөөн явж байгаа юм байна. Сүрийн хөдөлгөөн дахиад багасгаад хэдүүлээ бүр энийг ингээ харах юм бол ингээд энийг сэтэрч учраас энийг эвдэхгүй. Энэ сүрийн хөдөлгөөн явлаа ахаа байтчих. Ингээд аваа өвдөж дэшээ явж байгаа юм шиг дэшээ л явж байгаа. Клоны ланиас. Өмнөх клон нь ногоон, энэ клоных нь жоохон юм. Юуж юм уу те. За хэцүү юм байна да. Тэгвэл яг хэрвээ лагаар авах юм бол ахаа шийдвэргүй лагаар авчиж магадгүй юм. Яг хоо доороосоо гоё импульс явж байгаа учраас л ихээс биш. Ер нь л хэцүү юм байна да. Лааны юм шийдвэр гарцаа. Дахиад юм шийдвэргүй лагаар авчиж магадгүй шүү дээ юм. Би бол баг аль ч equals дээр л ч тохор. Ямар тодорхойгүй юм шүү дээ. Евроын зэдийн лаа ямар байсан? Ногоо евро yen яах. Гүнс ногоо солиорч улаан. Евро yen улаан. Хаунд yen асуудлаа. Тэгтээ
паунд yen-ийн хараа өөр уртлын лаанууд нь өөр бүтцтэй юм. За эднэр ер нь засварын хөдөлгөөн орж ичиж магадгүй юм шүү. Лааныхаа бүтцийг харангуут ахаад одоо бүр гой тодорхойлохын тулд энэ 7 хоногийн лаг харчаа заяа. Энэ 7 хоногийн лаг гой улаан лаг ингээ үүсчих юм бол за минийхаар бол юм харсаарч юм шиг ийм лаг үүсчих юм бол тодорхой хэмжээний нэг ийм 2-3 сарын засварын хөдөлгөөн байж ич магадгүй. Хайтраад хөдөлгөөн ярихаар бол 2-3 сар гэх тээ. За болийн нэг 4-7 хоног дотор ийм засварын хөдөлгөөнүүд байж ич магадгүй. Энэ оройн энэ минь хүртэлж байна. Тэгэхээр энэ 7 хоног бас сонирхолтой л болж өнгөрөх юм байна. За паунд yen 2 цаг руу норлоо. За хэдэн нь бол тэгэл мөн адилхан тий. Өмнөх оройгоо энэ оройгоо сэтэлсэн энийг эвдэхгүй. За энэ бол бас гоё юм юу явсан юм биш сайдвэс явсан юм биш. Орой сайдвэсийн оройг сэтэлчээд буцаад өмнөх шал руугаа ороод ирнэ гэдэг чинь нэлээд гоё шүү. Энд дээр даваа баталгаажуулчаад өмнөх эвдэхгүйгээд байгаа энэ орол руугаа ингээд спорт руу ороод ирнэ гэж гоё болчих. За би энийг бас энэ хүртэл харъя да. Энийг эвдэхгүйгээл нэг баядж үзье. Би ер нь энийг баядаад тийм 7 хоногийн лаа тийм байгаа учраас энэ за энэ 7 хоногт бол би бол амар хөдөлгөөн явахгүй болов гэж бодож байгаа юм паунд yen дээр. Энэ бараг л 51% та доош л гарч ичиж магадгүй юм байна. За солиот юм шиг ангаас ч дөө. За баг евро биш паунд USD. За паунд USD бол гоё чарттай яваад лээ. Паттернууд нь гоё яваад энд л нэг ингэж өгүүлсэн юм да би. Тэгээ бусдаар л гайгүй явчихсан. За даа ингээд доош ирэхсэн. За өмнөх таамаг нь шүү дээ. Энэ паттерны 3 тоож байна. Дахиад нэг дэшээ ингээд энэ дээрээсээ ингээд унчих болов гэсэн чинь доошоо стресснээ буцаад дэше гараад ирсэн. За тэгээд дийлэр рүү орлоо. Паунд yen юм мэдээч энд шинэ орол үүссэн. Өмнөх оролоо явуулсан. Нийс дэшээ явсараад энийг эвдэхгүй. За тэгээд тэрнийг эвдэхгүй болов гэд би бол паунд USD дээр swing short-од эхэлсэн болов гэж бодож байгаа шүү. Нээл энд юм нэх жоохон арайхан юм стэрсэн ч гэсэн дээрээ дабл топ шиг sideways явсан. Тэрийгээ стрээ шалгацсан. Одоо харин дахиад шалгах нь хаана вэ гэдгийг харж байгаа би бол. Тэгээ чи 2 цаг дээр одоо буцаа ангууд дов нь эвдэрчиж шít тий 2 цагийн тренд чи ингэ явж шít. Хамгийн сүүлийн орой 2 дахь орой энэ нэгээс стэрсэн. Тэгээд энд ясэн ловер high low байсан энэс стэрсэн. Тэгээ ангууд одоо энэ чи ингэ доошо тренд баталгааж чинь тийм үү. Тэгэхээр одоо энд жижигхэн нэг засвар яваад том үндсэн яваад тэгээ том засвар яваад тэгээд нэг том үндсэн явах байх. Одоо цаг хоорондынхаа хамаарлал бодоод байна л да. 15 дээр жижигхэн 15 импульс ингээд 2 цагийн нэг хөдөлгөөн гүйцэчин. Тэгээ 2 цагийн том дээшээ нэг импульсээр хөдөлгөөн яваад тэгээ тэр нь 15 дээр нэг дээшээ дэрийн тарагдаад тэгээ доош яваад өгөх. За ер нь ингээд харахад би доллар индексийг дээшээ гэж хардаг манаас гайгүй юм шиг санагдаад байгаа. За NZD-г энэ дээрээс нэг зүгээр шууд сохроор сэлцсэн шүү дээ. Тэгээд 2 сар 4 биш баг 4 сар энэжснээ одоо импульс нагаас ингээд сая оны сүүлийн 3 сар дээр импульс нагаад ирж байгаа юм. За тэгээд энэ бол нэг юм болсноо өмнөх ёроолоо сэтгэлэг уяа. Одоо энэ ёроолыг сэтгэх нь уу харна. Энэ ёроолч нь энэ ёроолоо сэтгэлээд би зүгээр энэ дээр харахгүй сэл дарцсан шүү дээ. Энийг эвдэхгүйгээл стоп лосс нь орхон байсан учраас. За одоо харин энийг эвдэх нь эвдэхгүй юу гэдгийг л харах гэдэг. Энэ дээрээс одоо дахиад уналтын хөдөлгөөний хэдүүлээ харна шүү дээ. Дахиад ингээ уналтын хөдөлгөөний харах юм бол энэ доторх нь унсан энэ уналтын хөдөлгөөний ингээ харах юм бол энд ёроол энийг дээшээ сэтгэл зарагдаад байгаа. Энд ингээд сэтгэлээр дээшээ ингээд яваадах нь уу байх гэдэг. Би бол ингээд энийг стэрчүүлдэж бууж юм шиг. За зэдэг адал жоох тодорхой хөдөлгөөн байгаа. Нэг тийм гоё ярилж яж мэр бүсчлээ тэр надад бол харагдахгүй байна. Дээж жах жоохон хөдөлгөөнийг ингээд яваад эхэлсэн. За сүүлийн орол одоо энэ уналтын хөдөлгөөний тоололт хэдвэл сүүлийн орол 2 дахь орол lower high дээшээ сэтэлсэн байна. Тэгэд ингээд автор энд нь явж гин. Ингээд явж гин. Одоо энэ хөдөлгөөн дээшээ энийгээ сэтэлээд доош унах юм бол тэрэн дээр нь баят боломжтой. Энэ зүгээр юм сони юм. Доошоос төрөх магадaltaй паттерны хэлбэрлэл орохгүй л явах хэрэгтэй бол. Тэгэхээр яах нь эхний чинь жоохон дээшээ хол сэтэрч өгөх нь шүү дээ. Хол сэтэрж өгөөд буцаж орч ирнэ гэсэн. За тийм байна. Энд швейцар франк. Энд швейцар франк бол бус. Цэцтэйгээ жоох адилхан тул. Энэ хоёр ёроол байна. Дээшээ энэ lower high үүссэн. Энд рейнж явж гин дахиад дээшээ. Гэтэл алтантыг дагаа швейцар франк өсвөлж техник дээшээ явах юм доо. За тэгэд би ч одоо ингээд евро NZ-гээ доош нь харчаад байна. За паунд NZ-ийг харчихлаа. NZ
NZD-тэй хослоо хамаагүй доош нь харж гарч NZD-гээ дээш нь харах болохоор сайн шүү дээ. Пэ бацэр. Сэрэмэрэ зураал ийш нь авчрал. Лааж идэх юм. За pound NZD-г арай л та. Pound NZD бол ингээд жоохон sideways явснаа. Эндээ sideways явснаа доошоос төрсэн. За pound NZD бол тийш доош харагдахгүй л. Яг хөө энд sideways яваад доошоос төрсэн гэдэг утгаараа жоохон доошлж болох юм. Тэрнээс чинь дээшээ тренд нь ийм хүчтэй явж гин. Өмнөх яралгаа сэтэлсэн юм алаа. Зүйл юм байна да. Евранцтэй бол яг хоёр болоо сэтэлцээ авдаг болохоос ш. Хэцүү юм байна дөө явахд бол. За тийм байна. Би энэ өдөр бол тийм нэвтртэй. Бус чигээ зарим бос шиг тийм гоё ярилж байгаа нөхцөл алгаа. За Австрали доллар, Канада доллар. За CAD дийлгийн паттернээс төрсэн байдгийн. Ахтээс тэр чи буцаж орж марж ирж ирээл энийгээ шалгаж малгал бас гоё л доо. За энийг юу гэсэн. Би ч бол энэ дээрээс нэстрэх нарилжаанд орж үзээд байгаа шүү дээ. Энэний pullback ингээд гэсэн чинь дахиад орж иж ороолоо шалгаснаа. Энэ дээр нь орой үсээд шинээр хайраа тогтож шүү дээ. Тэгээ ингэж орж ирсэн. За одоо яг гоё паттерн үсэж байгаа. 2 цагийн sideways гоё үсэж байна. Энийг ашиглах боломжтой. Энийг ашиглаж чадах аваас бид нар дахиад ийм тренд орж иж магадгүй гэж бодож байгаа. За тэгээ Австрали доллар, Канада долларыг дээшээ гэхээр нэг бол Австрали доллараа асар өснө, нэг бол Канада доллараа асар унах гэж харж байгаа гэсэн. Гэтэл Канада долларыг ч доош нь зурж байгаа юм байгаа юу? Бас байж болох юм. За Швейцар франк. За Австрали доллар, Швейцар франк ер нь Австрали доллар жоох хүчтэй байсан үгүй юу? Австрали доллар, Швейцар франк гэдэг чинь бүр ингээд sideways-нээсээ дээшээ гарч марж хол яваад өгсөн шүү. Ийм sideways-н дээшээ гарцсан. Одоо бүр дээшээ явж байна. За энийг бол мэдэхгүй. Энэ бол хүний хүүхэд хаа орох гэж мэддэг. Дээшээ багцаалт ханшгүй болсон. Энэ орой л шахаж ирж магадгүй. Паттерны хэлбэр байхгүй. Энэ тренд нь дээшээ дахиад татагдана гэж жоохон явж байгаа. За энэ систем мэдэхгүй. Энэ дэр бол тамаагүй байхгүй. За аудио нас нэлээд сайн дээшээ гараад ирсэн. Миний shift сирэнээс гарцсан modifier орчиж байгаа юм. За энийг устгачи. Цэгүүд нь хөдөлсөн юм. За энэ бол дахиад жоохон доошлуулад энэ сирэний доотлон параллел лайн дээр ерөнхийд үн гайгүй харьцаад байна шүү дээ. Энэ их ус тэрхийдээ сэтэрчдэг. Доор нэг ингээд шинээр SP гараад ирж болно шүү дээ. Энэ бол ингээд сэтэрчдэг байж болж байна. Юу гэсэн дахиад нэг жоохон цэрэг. Ер нь энэ дээр цэцлэгөө орж ирж байгаа юм байна уу? Ингээд харахад бүгдээрээ л жоохон цэрэг хөдөлгөөнтэй л харагдчих шүү дээ. Энэ 7 хоногт гэхдээ засрын хөдөлгөөн нь хүрчээд лаан яаж харагдах вэ гэдэг нь нэлээд сонирхолтой. Одоо жишээл энэ дээр хүрчин гутаа заяа. Тэгэл дийшээ хаагчих болно шүү дээ. Бид нар дийлгийн 5 лав байгаа юм чинь ингээд дараагийн лаанууд нь гээд дийшээ хагдаад тэр нь бид нарт 7 хоногоор шийдвэргүй авч байж болох гэдэг байхгүй. Яг энэ дөвчнүүдийн чараас эсвэл бүр доошоо ногоон улаан лагдах юм бол хэдүүлээ дахиад нэг 2-7 хоног шорт боломж байж магадгүй юм байна да. За яа. За USD бас сэл. Ярал. Энэ за яг уул нь бол одоо энэ яралыг чинь энд л сэтэрж байгаа шүү дээ. Дээрэн дундаа орой энийг эвдэхгүй авч байгаа хэрэг. Тэгтээ одоо энэ импульс чинь бас энийгээ энэний яралыг эвдэж штэ. Тэгвэл энэнийхээ оройг эхлээ эвдэхгүй тийм үү. Тэгэхээр юу ч гэсэн нэлийн төхөөд ирсэн. За тэгэл лаанууд байна. Доллар индекс харангуут аавч байсан бас доош гарч байна уу. 2 цаг дээр нь тавиад харъя. Орой сүүлийн хай хайрлаа. За мөртлөө мөр явж байгаа юм байна. Энийг эвдэг байна. Энийг эвдчихвэл гоё доош явах боломжтой. За аудио USD бол жоохон рейнж нөгөөдөг бодох юм бол жоохон рейнжтэй яваад байгаа. Энд мөртлөө мөр үүссэн. Нэг лайнаас тэрчтэйгөө дээшээ дахиад хайраа гараад ирсэн. Одоо энд бас муу адилхан мөр толгой мөр үүсэж чинь энийгээ сэтэлхгүйгээр дахиад ингэ явж боломжтой. Тэгэхээр энийг сэтэрхийг бол энийг гэсэн үг. Тэгжээж паттерн сэтэрчиж баталгаажна. Тэгэхгүй бол паттерн дотроо хідж байж болно, буруу сэтэрч болно те. Тэрийг хэдүүлээ нэлээд сайн санагдав. За USD CAD-ыг паттерн сэтрэд буцаад дээшээ гараад ирсэн. Паттерн сэтрэхтэй өмнөх яралаа сэтэлж чадаагүй. Дэжгүй байна. Энийг дээшээгээд харж хаар Канада доллар руу Outcad дээшээ USD CAD дээшээ. За Outcad USD CAD дээшээ таарж байна.
USD Швейцар франкоос ярвал дээрээсээ дээшээ. За болж байна. Энэ л жоохон дутуу өсөд байгаа юм да. Энэ л хамгийн хол өсөх юм болоо гэж бодохоор USD энийг л байхад байгаа юм шиг. Энэ амар хол өсөхтэй боломжтой. Үгүй тийшээс бол багтаад байгаа хөөе. За ингээд бусдын хахад бол ер нь USD маань дээшээ явахад бол тийм ч дээшээгээ дарж хад тийм шиг болгоо. Бороо зүйл байхгүй юм уу? Энэ дэр сайд вис байж байгаа дээшээ гэсэн чинь шууд gap tester гараад ирсэн шүү дээ. Тэгээд эн чинь тэгэн гутаа дийлгийн том паттернаас трейд тэгээд зөвлөгөөнүүдээ яваад одоо тэгэл адилхан оройнууд нь дээшээ явж байгаа юм шиг дээшээ л хараад. Хоёр ер нь бол том оройн энэ дээр энийг сэтэлцэн энийг явуулахгүй. Арай энэ дээшээ явж байгаа трендийн хувьд болохоор энэ оройгоо сэтэлцэн энийг явуулахгүй. Хамгийн сонирхолтой бүсчил нь аль вэ? Сонирхолтой гэдэг нь би нэг арилжаа сонирхох бүсчлээ л яриад байгаа шүү. Энэ евро ороод ирэхэд харъя да. Тэрнээс өмнө л харахгүй. Энэ тэрнээс өмнө батарейн стрүүл энд нь өөрөө ямар тухайн үед яг ямар нөхцөл байдал үүсч байгааг нь харж байна. Тэрнээс бол энэ доор үлээ да. Окей, за өнөөдөр маань вебинар ингээд дуусж байна. За юмнууд бүр апдейт хийгдээд цаашаа бүр инвестинг энэ мэдээ ардаа сайд маань хүртэл шинжлэгдсэн байна. За дараагийн 7 хоногт бүр тэрний дараагийн 7 хоногийг хараад байгаа юм би тийм штэ. This week юм шүү дээ. Агуу штэ. Тэгээ одоо энэ 7 хоног гэсэн үг штэ. Тийм. За 19-нд нэгт Америк амарч байгаа юм байна. За нэгтгэд амраад өглөө евро дээр CPI гарч байгаа юм байна. За хоёр дахьд ажиллаад өглөө, гурав дахьд ажиллаад өглөө, гурав дахьд Трамп ярих юм байна. За тэгээд дөрөв дахьд Кормар эдэр гэсэн. За яг хоо тийм хамгийн чухал мэдээнүүд нь биш үстэй тий. За эднэр бол гарч байна. За эднэр бол гайгүй байна. За тэгээд 5 дахьоос гайгүй байна. За энэ 7 хоног зүгээр савлгаатай л мэдээнүүд. Тэрнээс яг үндсэн чухал том мэдээнүүд алга байна. За тэгээд дараагийн 7 хоног нь энэний дараагийн 7 хоногт болонгууд бас гайгүй яваад энд юу гарч байгаа юм тий. Фед яриа гарч байгаа юм тий. За тийм ээ дараагийн 7 хоногийн 4 дахьын 3 дахьаас 4 дахьын шилжих нөлөөлөл хэдүүлээ гайгүй байна дөө. Тэгэл тэрний дараагийн 7 хоног ахаал шин сар эхэллээ, шин 5 дахь мавтах гэж заваараад эхлэх баг. Тэгээд дараа 29 хүртэл хэдүүлээд бол нэг хонго чангаралтгүйгээр арилжаа гэж болох юм байна. Нэг 20 цаг 30 минут, 21 цаг 30 минутын савлгаануудыг гаргачихаа тий. За тэгээд нөгөө юунууд дээр бандууд дээр арилжаа гэдэг трейдерүүд бол мэдээнүүдийн цагийг анзаарж байгаарай. Энэ мэдээнүүд дээр чинь нөгөө арилжаагч нь хэрвээ юу мө зогсчих юм бол SL юм уу TP-ав дээр авчих юм бол дөрмийн зөрчил эдэргээ хараад иж магадгүй те. Эсвэл өөрсдөө яг энэ үедээ арилжаа нээж мэж таах гэдэг. Тэд нар хараарай. За мөн дүнгийн шинэ арилжаа сонирхож байгаа дуршлаг дутуу арилжаач дуунаас мэдэн дээр бол эхний ээлжийн зүгээр суралцаад орох гэдэг бол бага лотоор ороод яваарай. Арилжаа нь яг мэдээний үеэр захиалган дээр спред хэлнэ. За тэгээд тэрний захиалга биелэхгүй гээл жоохон туршлагачих юмнууд ихтэй байдаг шүү. За тэгээд энэ 7 хоногийн вебинарыг ингээд дуусгалаа. Ойр дуулцсангүй. Тэгээд одоо жоохон вебинараа чадвал тогтмол хийгээд явнаа гэж хичээнэ. Гэж зөндөлээд байгаа те. Тэгээд яг ажил болох байхаа. За окей. Бүгдээр баяртай. Тэгээд шинэ 7 хоногийн ажил ус арилжаанд нь амжилт хүсье. Баяртай.